Эрт урдын Замбуу ТV-ийн энэтхэгийн оронд эцэг их хэмээгдэх хийдийн төсөр ойн нөхцсөн ба ирээдүйг эндүүрэлгүй мэддэг нэгэн мэргэн төлөвч Бэрмэн багш байлаа. Тэндээс тэр хийдийн хуургууд тэр Бэрмэн багшаас очиж ёр бэлгийг асуудаг бөлгөө. Мөн тэнд 10 наснда ариун санварыг авч ариун сахисан нэгэн ном чүчүүхэн тоон байсан гэжээ. Бэрмэн багш түүнд өгүүлрүүн "Ай хөөрхий, энэ хуврагын оюун бэлэг хурц боловч аливаа үүлийн үрийг эндүүрэлгүй эдлэхийн тул 18 наснда магад үхэн гэсэнд тиймийн тул хойд мөрд аль тус болох сайн үйлийг үйлдэх их хэрэгтэй байна" гэсэнд тэр тоон Бэрмэн багшийн зарлигийг маш итгэж ийхүү сэтгэв. "Би урд төрөлдөө олон амьтны ам таслаж, амьтанд өглөг эс өгсөн хийгээд амраг саданг салгасан их нүглийг хэдүү их үйлдснээр нас ахар болж хүсэл жаргалангаас хагацхын тулд энэ сайн хүний төрлийг олсон үүдээ шүтэж урд насны нүглийг дэвчиж ном буйныг эс үлдвээс тоо томшгүй галавт зовлон эдлэхийн тулд зүүдний олз олсон мэт энэ сайн төрөлдөө наминчлан эс арилгаваас тусгүй болж гээд айнц очиж даруй өнгөрвөөс буян хийж завдахгүй гэж санаад нэгэн хол аглагт газарт сүшиг бишрэл сайтай хүнд хүссэн хэргийг номын ёсоор бүтээдэг нэгэн хийд бий гэж судар түүхнээ үзсэн билээ. Тэр хийдэд очиж насны шидийг гуй гэж бодоод өөрийнхөө багшид үтсэнд багш нь зөвшөөрөн сойрхов. Тэндээс тэр хийд хаа байгаа тэнд олж очоод ийн хэмээн хутаг гуйв. Атга их хүчит 3 эрдэнэ. 3 хоронд согтуурсан Нисванцын мөнхгийн харанхуйгаар бүрхэгдсэн нүгэлт намайг тэргүүлэн хамаг амьтныг төрөл тэргүүлэшгүйгээс идүүгээ хүртэл хураасан нүгэл хилэнцгийг арилгаж насан урт болгоод эцэс хойтод бод хотгийг олох номыг надад айлдан сойрхох болтугай хэмээн нэгэн үзүүр сэтгэлээр хутаг гуйж залбирэн мөргөөд тэр хийдийн доторх олон ном судраас нүдээ харалгүй гараа тэмтрэн нэгэн судрыг аваад үзвээс очроо рохтлогч хэмээх судар байлаа. Түүний хутаг гуйсан ёсоор хүсэх мөрийг өрөөж өдөр шөнө энэ цагт үргэл чадан болгон уншив. Хойно нэгэн үдэш гэр орон гэрлээр дүүрч сайхан үнэр анхлаад ариун биеийн 10 хүч лүгээд төгссөн аяга тахимлагийн дүртэй 2 хувраг нэгэн судар барьж ирээд өгүүлв. "Чиний уншигч очроо рохтлогч судар энэ байна. Түүнд үл чадах үйл нэгээхэн ч үгүй. Чиний нас буян ба эрхтэн хямар дэлгэрч эд агуурс төгсөөд номоор амьтныг өдөрдөн явуулаад 3 муу заяаны үүдийг бөглөгч бүрэн шидийг бүтээх хувь луга төгсөх болтугай хэмээн өгүүлэхэд нь тэр тоон маш их сүшиглэн мөргсөнд тэр 2 аяга тахимлаг үл үзэгдэн одов. Тэгээд бэлэгч Бэрмэн багшийн нэргэд ирсэнд бэлэгч Бэрмэн багш үзээд маш зочиж "Чи хэн бэ? Хэрвээ урдын ахар настай гэсэн тоон мөн бол одоо амьдыг үзвээс чи юу үйлдэж насны гавьяаг олов" гэсэнд тоон өгүүлрүүн "Би очроо рохтлогч судрыг ядан болгон уншсанаас өөр зүйл үгүй" хэмээн бүрнээ өгүүлсэнд тэр бэлэгч Бэрмэн тоонд мөргөөд очроо рохтлогч судрын адистдын агуу их хүч хийгээд тус эрдмийг тунхаг дараасанд ахар наснууд урт наслаад цаг бусын үхэл үгүй болов. Тэр тоон 95 наслаад төрөл игүүтэн төгс баясгаланд бурхны оронд төрөв. Бэлгүүний чанад хязгаарт хүрсэн очроо рохтлогч судрыг хол аглаг хийдээс залж шүтэн нас урт болоод цаг бусын үхэлгүйд болсон эрдмийн тайлбарын анх дахь зүйл болоо. Эрт урдын Замбуу ТV-ийн энэтхэгийн оронд эцэг их хэмээгдэх хийдийн төсөр ойн нөхцсөн ба ирээдүйг эндүүрэлгүй мэддэг нэгэн мэргэн төлөвч